Баян байшир норжин хайрхны өвөрт багталт малчтын өргөө цэмцгэр зөмбөр өвөлтэй тэнгэрийн дор зэрэглээ татсан тэнгэр талдаа эцэг өвгдийн буйраа сахин эгэл түмнэн эзэн болон сон. Өргөн удам хангай нутагта нүүдэлчдийн амьдралыг үргэлжлүүлэн ахуй амьдрал ажил үйлсээ залгамжлан яваа малчин эмэгтэй ган чимгийг онцлон манай телевизийн баг баярын дугаараа бэлтгэн хүргэж байна. Ингээд өдөр цагаа чанан цай сүүнийхаа дээжийг өргөөл цагаа чанаал. Тэгэл өдөр мөн хүн буухаар шин цагаа чанаал цаныхаа дээжийг өргөөл. Бор цагаан гэхгүй цаныхаа дээжийг өргөөл. Тэгэл өөрийнхөөс хүссэн юм залбираал тэгэл урдуураа гарсныг ундал чаагаараа гарсныг хоолж яваараа гэдэг нөгөө Монгол хаа үгээр тэгэл буусан суусан тоол унд бэлдээл тэгс. Тэгээл өдөр цаг тагаад малынхаа араас нэг хараал тэгэл өнгөрөндөө өдөр. Таад миний бууз гэдэг нь үү? Нээдэ ишгч. Бууцан дээр чинь тажигнал. Арай цөмөрөхгүй юм да тэгэл. Шиний орнд дулаараа зүгээр бууз гэсээд хөхрөөд цас ухаад нөгөө үлдөгч ажилгүй үлдөгч байсан суулгаад цасан цуулгаад хийсэн чарна сайхан барьж шít нөгөө гэсэдсэн бууз чинь тэгээж тэнгэр ангаа хүүтгэлээ хөхөл бууцолчлаа. Өглөө бид нар чинь босоод мандахаас өмнө тэнгэрээ ажаал тэгэл өнөөдөр тийм өдөр болох нь ийм өдөр болох нь гээл малхоогийн ажлыг хийж дуусаад нэг хэсэг амс хийж унд шиндээ уучаал тэгэл дахиад малаа услан руугаа явна энэ мал руугаа явна гээл завгүй л өдөржингөө ажилдаг. Тэр завгүй ажиллах нь малчин бид нарт одоо жаргал юм уу да сайхан л 2000 онд том хөвгөө гаргаад 2001 онд гэр бүл болж ирсэн хантайгаа. Тэгээд энэ байшир багтаа энэ уртуулагтаа 7 сарын 25-нд хурмаа яаж гэр бүл болж ирсэн битээр. Тэгээд тэрнээс хойш 18 жил хантайгаа ханилсан. Тэгээ одоо том хүү маань эхнэр аваад сумын төв дээр эхнэр нь совилогч мэргэжлээ дагаад хоёр дахь хүү маань оюу толгойд ажилладаг бас эхнэр хүүхэдтэй. Одоо хараахан тустай гараагүй. Тэгэл баг хүү маань 12 дугаар анги энэ жил 12 дугаар анги төгснө. Хамгийн их баярлж исэн мөчөдөө нэг том үгээ олчвол айгүйх баярлж исэн. Имэн манай нөхрийн ээж бурхан болоод нэг 10 дооногийн дараа манад очиж исэн. Тэгээд нэг хүүхэдтэй болсон гэдгээ хэлсэн чинь айгүйх баярлж исэн битээр хоёлоо. Тэгэл ээж болсон өдөр 2000 оны 11 сарын 28 мөдө баярлж исэн. Би багада цэцэрлэгийн багш болно гэдэг байсан. Тийм хүүхдүүд өрдөөсөө загиндгүй хүүхдүүд надад их эрхэлдэг, айлын хүүхдүүдийг эрхлүүлдэг, өөрийнхөө дүнрийг эрхлүүлдэг. Тийм хүүхэд загиндгүй тийм хүүхдээс тэрүүгээрээ ч юм уу цэцэрлэгийн багш болно гэдэг байсан. Тэгэл цэцэрлэгийн багш биш малчин бүсгүй болсон дээ. Манай аав ээж малчин, өвөө эмээ малчин, тийм малчин удамтай. Тэгээд угаасаа мал дагсан, малдаа хайртай. Би малчин болсон дээр дөс харамсдаггүй. Малчин бол та нар малчин бол малчин үний жаргал малынхаа ард явж явахтал эрдөөсөө элдэвэн бодогдохгүй. Ганцаардл гэж байхгүй. Хэдэн малынхаа мал нь тэр тэгсэн байна, тэр тийм байна, тэр тийшээ явсан юм болоо энд тэдэн байна. Гэл малынхаа ард явж явахтал эрдөөсөө өөр бодол санах юм байхгүй. Тайвширлыг тэр малынхаа ард явж явахтал би авдаг. Төрөнд сумын төв дээр суу гэлтэгдэг. Өрдөөс малын захад малдаа агаал ойрхон байхгүй бол би өрдөөс байж чаддаггүй. Сонин. Өйдөө өхөр мэн суудалж байгаа. Дээд өхөр мэн царай алдж байгаа. Одоо өхрөө нэг оч харахгүй болохгүй тэгж ингэхгүй болохгүй гээл байнга л мал ярьсан.
найз нөхдөйгөө уулзахад хүртэл мал яриастай л байх юм. Нэг сайхан хууч өрчөж гэл нэг 50 суугаад хууч өрчөж л. Одоо тэнгэр хангаа тийм мал авах тэгж байгаа гари зөө тийг ингээгээл завгүй л амт явдаг шүү дээ. Нэг малаа хайрлж малаа дагаж тэгээ өөрөө малтайгаа ярилцаж малаа дагаж л явбал мал яг тэр хайрлж байгааг хүний хайрлж байгааг мэдэж яадаг юм шиг байна. Өсөж өрчөж тэгж явдаг юм шиг байна. Яманууд нь гаргачих. Ингээ бордонгуудаа ингээ жижиг гэрлөө ингээ хоёр жижиг гэртээ ингээ хоогаа хашчихдаг. Одоо насыг том яманууд орсон байна. Тэрийг сүүл дээр гаргахаас ингээ дулаахан онцгоор гайг хүүтэн бас ойр хүүтрээд жоох юу байгаад байна. Бордон жоохон хэрвээ гизээ аваад байна. Ингээл хоёр гэрт нь хуваагаад байна. Тэг өглөө гараад тижээлийн нөгөөл өвсийн нөгөөл тижээлийн нөгөөл тэгэл хонтой явуулчихдаг. Тэг уран үнэнийхээ тижээлийг өгье дөө. Мал дагвал ам тасна гээл одоо бидний аав ээж тэгдэг байсан тэгэл. Малаа дагаал. Малаа тижээгээл ингээл явж ин да. Өхрийнхээ тижээлийг өгөөд тугал борлонгийнхаа өвсийг тавьж өгнө. Менцийг аруулж ирж шүлжээд одоо тэгэл малчин хүн чи уйтах ганцаардах завгүй л ажиллана шүү дээ. Ойр зур жижигхэн мессер хөтлөгээл өдөр цаг хугацаад орно. Манай аав морь их үйдэг байсан. Сумын алдартай ээж намчин гэж байсан. Манай ээж бол одоо юундингийн мужаан гэж сайхан хүн байдаг. Одоо ажилдаа хөдөлмөрч сайн л идээ саана айгүй арвин гартай. Тэгэл идэг хийх гэж бол үзүүлж өгнө. Одоо ч гэсэн дээрдээс ингээл гарч ирээл манай бэр дүүгээр үнээгээ салгаал идэг нь өөрөө борлуулаад тэгэл өгшөө хүн чинь одоо 70 гарцсан 80 өргөж байгаа хүн чинь идэг аваад биднээс илүү идэг авчдаг. Тэгэл одоо тэр ажилч хөдөлмөрчин л сурах юмсан өөр дээрээ тэрийгээ суулгах юмсан гэж хичээдэг. Бид нар чи ээжээсээ 4 эмэгтэй, нэг нь хотод хол байдаг учраас энд 3 эмэгтэй нээжтэйгээ тойрч суугаад нэг хоол захиалж идэх ч юм уу, нэг дарс ингээд хувааж уугаад нэг гой хоол хийж идээд тэгэл Мартин амныг өнгөрөөдөг. Бид нар нэгт тэгж өргөн дэлгэр бол тэмдэглэдэггүй. Тэгэл ээж дээр ороод ээжигээ баярлуулаад тэнгээ манай нутагчдаа сайхан өвс усан тэгчихсэн. Одоо ингээд энэ ингээд зэгстэн болгоод ингээд хужиртай. Одоо сайхан усанд гарцсан байгаа. Халиар гүцээ устай. Тэгэл манай хон чи ингэж бэлчээл. Ингэж бичээд ингээл ус руугаа ус хужирлуугаа ороод ингээл араараа ингээл орж ирнэ. Зарилаа ичүү. Тэр ингэж мөргөд дэлэхгүй. Одоо ингээл байлдан болно шүү дээ. Бэж та нар дараа. Ингээл одоо өхрөө дэжэлэг өгөөл өхрөө явуулчих баасаа түгэл. Тэгэл малчин мэдэрч малаа жоохон хэрвахаар л дагаад өөрсдөө сэтгэл санаа хэрваана. Мөргөлдөд ингээд идэхгүй эднэр айлгаад. Зайд. Эдцэм. Эдцэм шин. За болно. Болно одоо болчихсон дууссан шүү дээ. Хоол эднэр мөргөд идүүлэх бол хоол зайдаа очиод тэгээд идчихдэг. За болно одоо давраад идэх. Эднэр доо нөгөө ингээд хэвэг ингээд бөөринг хэлээд зуураад амд нэгээр нэг хийг өгчдөг. Тэгэл аваад гар дээрээс аваад идчихдэг. Ингээд сурцсан. Ингээд хүн дагаад яваад байгаа.
Мал тэжээлээ цаг сайхан магт мал тэжээлээ гэдэг. Миний хобби юм шиг байгаа. Малаа хайрж малаа тэжээх. Хэл малтайгаа яриад өглөө босвол галаад илгээс өмнө хотон ондороо ороод за хэдэн мал минь яаж хонж гээл нөгөө хэдэн туглуудаа босгож ягаад ишгэн дондороо ороод ишгэ босгож үзэл. Тэгэл бас хөтөн болохоор чи би биенээ дарчих гээд тэгэл ороод галаа төлөөл. Цагаа шинаал ажил эхэлж байгаа юм да. Тэг малынхаа тэжээлийг зуурал. Гордол одоо нөгөө бөөрөнгийг авч идэх гээл. Ингээл аягийн долоогоол зарим нэг нь ингээд эвэр өхөр эврээсээ даардаг гэдэг өхрийнхээ эврийг ингээд өвөлтнө. Ингээд цулхаагаар ингээд бочдөг. Ингээд дээлний дотор нь цулхаагаар. Тэгээ энэ ингээд дулаа орохоор зарим нь унан зарим нь аавна. Тэг сайхан нэг баярыг амар тийм ядаргаа болгож тэмдэглэхгүйгээр бид нар тэгэл тэгчээл гэж угаасаа тийм л байвал баяр гоё гэж боддог. Нэг гоё өдөр нэг өдөр амраал юу ч хийхгүйгээр юуж бодохгүйгээр сайхан амраал. Угаасаа л бид тэгдэг гэж тэмдэглэдэг. Миний амьдралыг одоо өөрчилсөн миний хань л юм уу да. Сумын төвийн хүүхэд байжгаад надтай суугаас өмнө гараад 2 3 жил болж байсан мал дээр гараад надтай суугаад битээ 108 толгой малтай сууж ирсэн. Тэгээ сумын авраг малчин болтлоо 1000 гаруй малтай болтлоо тэг зүтгэж хоёлоо малаа тэгж өсгсөн. Тэгэл одоо нөө төвийн хүүхэд чинь тэг зүтгэж яхад чинь гээл би тэгэл хамт зүтгэдэг. Тийм мал тайртай тийм ажилтай айгүй сөрхий ажилтай тийм хүн байсан. Тэгэл миний тэр хөдөө амьдрах хөдөө мал ахуд өөрөө нөгөө малчин байсан малчин хүүхэд байсан. Тэгэл мал ахуд турлах, малыг хайрлах тэр бүр илүү тийм төлхөс. Битэрийг суугаад манай хань багийн дарга байсан. Тэгээд нөгөө юм ойж чадахгүй. Тэгээд нөгөө багийн дарга хүн чинь ойрхон төв юм, ойрхон хуралтай. Тэгэл янз янзын хувцас дээл хэрэг болно. Тэгээ би дээлийн хандлал эмжээрэн сольж имжээл яваад ирэхтэндээ нэг нөгөө дээлийн муу дээлийн хандлал эмжээр угаагаад эмжээрэн сольж имжээл дээл болгоод тавьсан байдаг. Тэгсээр байгаа дээл оёо сурцсан. Тэгээ нэг 2 хүүхдээ унтуулчаал 2 томоо унтуулчаал том баг байхад нь унтуулчаал өглөө босоход нь жижигхэн баривч мак оёо тавьсан байдаг гэсэн. Өдөөний цагаан гэрэлт чинь шүн сууж юм аяж хаад нүдний хараал жоохон муу болсон шиг. Одоо тэгээ шил зүүгээл нүдний шилтэл юм аяж. Тэгээ эмэгтэй хүн болсон л хойно одоо өөр хүүхдийн ховцомрыг тэр болгон бас тэгээл худалдаж аваад 2 3 хүүхд гарчгаа тэгэл тэр болгон худалдаж аваад бас битгий байгаач гэж би нэг ойр хавийнхаа хүүхдүүддэг загтгий. Одоо залуу айл гэр болсон залуу охтуудыг жижигхэн хүүхдүүдийнхээ хувцснаар баривчиг мак ч юм уу нэг тийм аяж жагаад нэг юм аяа сурчаасаа гэл их зөвлөдөг. Алуу над дээр ирээд миний хажууд ирээд тэгчээч миний оёдлын машин сул байна. Алуу би заагаад гээ энэ цавг байна, энэ эмжээр байна. Энэ цавгнаас ингээд цавгал гээл бүр ингээд цавг зүсч хайчилж өгөөл эмжээрийг ингээд зүсч өгөөл надад ингээд бэлдсэн эмжээр хүртэл байна гэл өгөөл. Тэгээ энийг шилвэнд нь хад тэгээрээ ингээрээгээд хүн тэр залуу охтуудыг юм сургаад дээл оёод ингээд сурчаасаа юм болгоно хүнлүү барьж гөөхгүйгээр ингээд юм оёод ингээд сурчаасаа гэл их боддгийг. Тэгэл тэг зааж өгөх их дуртай. Манай том өргөө ах маань их ажилтай хүн байдаг. Тэгэл тэгчээ ингэчээ ахан тэгчээ би тэгчээ гээл урдсэл урдуур ороод шуугаад байна. Хүний том болохоор ч тэгдэг юм. Залах. Тэгэл загнах үедээ загнаал манай том ихч чинь. Тийм хүн байт. Шулуун шудраг. Их зантай хүн арга зантай юм шиг их зөөлөн сэтгэлтэй. Одоо намайг ингэ ярьж байгааг сонсох юм бол уйлаа сууж байгаа. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс айгүй урмын үг хүсдэг шүү л гэж. Айгүй урмын үг эрэгтэй хүн урмаар тэтгэдэг. Урмын үгээр айгүй тэтгэдэг. Би найзтай хүртэл манай нэг найз тэгдэг юм.
Манай энэ тэгж юм хийдгүү, тэгж юм хамжилцдгүү. Би л ганцаараа ингэдэг, би л ингэж гэл нөгөө тэгшин загнаал. Тэгэл манай энэ ингээ загнахаар зөрждөг гэл тэгдэг байхгүй. Тэгээд битгий тэгж эрэгтэй хүн өстөө урмаар байдгийн. Чи нэг юм хийхтэн л манай тэр тим хийцэн тэгж хийсэн гэл хэдэн хүн орж ирэхэд ингээл нөгөө хэдэн хүнд ингээл хэд ярьчих. Тэгэхээр л нөгөө хүн жоохон юмнаас эрэгтэй хүн жоохон юмнаас тийм авдаг байхгүй. Хүүхдүүдэд залуучуудад тэгдэг юм. Яг над шиг л авгаа авчих, эхнэр авчих гэл тэгдэгс байхгүй. Тэгэл үеийнхээ хүүхдүүдээ ч гэсэн яг над шиг л үнтэй суугаараа та нар гэл тэгдэгс байхгүй. Тэгээ тэр нь одоо яг хөөхд загинд хөөхд айгүй эрхлүүлдэг нөгөө цэцэрлэгийн багш болно гэдэг байснараа тэгдэг юм уу. Тэгэл нөгөө өөрийг нэг сайхан л аашгүй хүн гэж боддог гэсэн байхгүй. Би нөгөө дүүнэр тайртай, дүүнэр надад тайртай байсан учраас би сургуулаас мал дээр гарцсан. Тэгээд хөрхний аавтайгаа олон жил хамт байцсан. Ээж өвдөөл явцдаг. Бид нарыг багт чинь ээж өвдөөл явцдаг. Тэгэл аавтайгаа байгаад. Тэгээ би аавдаа илүү аав надад бас хүүхдүүдээс арай илүү тийм байсан юм шиг байна. Тэгээ аавыгаа өнгөрсөөс их ганцаар их сандаг байсан. Доолгайгүй. Үлэх гэдэг. За одоо л идчихлээ халуун дээр. Тэ. Энийг манай ач охин ингэж золын шүдэн зэг нийлүүлээд бурхны эднээс авч энэ хондонд хийгээд эмээ энэ гоё байгааз арилгуу за муухай олгуу за гэдэг шүү дээ намайг. Одоо тэгээд хүүхдээ эртэл ингэ байлгаж хахаас. Ихгүй бол нөгөө өхөр нь дайрч орд бас өвсөн идчихнэ. Маргасаас дулаар нь гэдэг тэгээд өрн цаг ирээд нэг ус хожрон сайхан арвин гараад ирэхээр тэгээд мал аянда хүний юг болчихдөг юм уу? Тордлохгүй өөрсдөө бэлчээрээр тэгээд сайхан болчихдөг юм уу? Энэ аврада сайхан л хавруулах байх л гэж бодоод. Өвлөн сайхан орсон, өвөл өстөө сайхан орсон. Ингээл цаг агараас инжил за нар тэгж гарч ийн өвөлрэх байна. Өнөөдөр за тийм өдөр болох нь нар хүрээлсэн байна. За нэг 2-3 өдөр хүүтрэх юм байна гэл одоо. Тэгэл өглөө басаад гараад ирэхэд өглөө басахад шууд уграал баруун шууд угарчаад за юу болсон юм бол гэл хат руугаа гэлс орно шүү дээ. Нөгөө шууны дээр үйдсэн нөгөө шууны хэлийг ойлгоцдог, шууны хэлтэй ярьдаг гэдэг байсан. Ярих нь ч нөгөө шууд угарлаа за муу юм болж гэнэ гэд хэлдэг гэд тэгдэг байсан. Гэсэн тэгэл манай ээж авдаг гэсэн шууд угараад энэ гараараа нэг хот руугаа ороод хотоо нэг малаа нэг босгоод үзээдэх мал ах дарагдчих байгаа ингэдэг байгаа ингэдэг байгаа гэл тэгдэг байсан. Яг тэрүүгээрээ би нөгөө тэр сургаалаараа тэгэл өнөглөө хүртэл шууд уграал гэс босоод бэрнүүдээ өхрөөдөө босгож үзээл гэрлүүг орж борлонгуудаа босгож үзээл. Тэг мал цаг гараа сайн мэднэ. Шуурхтай байна гэл хашааны өдөн дээр зогсоогоод байхад тэнгэр мүд гихгүй бол зогсоол байна. Тэгэл тэнгэр сайхан зохирох бол өөрөөсөө мэдээд бэлчээл салхи сөрөөл бэлчээ явцдаг. Хүүтэн салхи шуурга намдах болоогүй бол тэгэл умаагаал хашааны өдөн дээр зогсоод уруудаал аль эсвэл уруудаад гүүн. Тэгэл салхит баг зэрэг салхитай байгаа тэнгэр хангаа зохирохыг өөрөөсөө мэдээд салхи сөрөөл бэлчээ явцдаг. 21-р зуунд ч одоо бид нар шиг тэгэл малчин бас буцаад зүрх янз янз хэрэгсэл байна. Тэгэл хоног төхөөрөмж гээл цэхэлгаан бол одоо тэгэл төвийн айлаас бас дутхгүй хэрэглээтэй эндүү угаалгын машин юугаа ажиллуулчихна. Будааг шагч ажиллуулчихна одоо тэгэл бүх юм байна. Одоо үгүй залуучууд мал дээр байж малаа малдаг бол одоо тэгэл төвөөс дутхгүй сайхан л явах.
бид нар ч одоо шээзгээр түүгэл савраа баасаа ингээл амаар шээзгээр түүдэг байсан. Одоо бас амар хэлбэрийн хараад тэргээл ингээл зөөгөл басаа цэвэрлждэг. Энэ арай амар арай хурдан. Өө болцог. Нэшмэ хаад идмэ. Нэшмэ. Мама. Өлгөө. Уши толгон дээр. Эмэгтэй хүн ч би малчин хүн ингээл өөрийгөө бүр ингээл дорд нь хаях биш. Тэгэл өглөө босоод гоо сайхандаа анхаарал нүрийг бодож аваад гарна шүү дээ мал да. Тэгэл өдөр орж ирэл нөгөө жоохон бодог мудгаа өс гэзгээ савнаал бодог мудгаа жоохон сэргээгээл тэгэл одоо малчин хүн л гэж заавал нэг халтар уцтай халтар зэрэгтэй байх биш. Тэгэл гоо сайхандаа анхаарна. Хүнд мөн мөхөө харагдахгүй бол тэгэл одоо бүх юмаа гадаа дотоо хот хороо тэгэл нүүрчээр адилхан л байна шүү дээ. Одоо нүрээ бодчаад гадаах нь хогн навчин дарагдчихал тэгэл нүрээ бодоод гангараал гэртээ суугаад ах биш шүү дээ. Одоо тэгэл зэрэг юм бодож аваад нүрээ бодож аваад малдаа гарна. Тэгэл гоо сайхандаа анхаарна. Мартин 8-ны баяр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэхээр л цэцэг дарс бариад гүгээд ах нь гол нь биш. Эмэгтэйчүүдийг сайхан эрхийг хамгаалах өдөр гэж байгаа юм чинь нэх гоё ингээл хатан мэт тэр өдөр нь айгүй гоёор ингээл хүндлээл хатан мэт байлгуул гоё юм уу гэж боддог. Сайхан ээж аваас төрж өссөндөө бахархаж явна. Одоо 3 хөө төрүүлснээрээ бахархаж явна. Сайхан аав ээж сайхан хадмуртай учирснараа бахархаж байна. Бахархаж явна. Одоо тэгээ бахарх юм зөндөө байна оо. Миний орж иж бурхандаа мөрөгчөөд яв. Ээж гадаа ажилдаа байхад л хүүхэд нь явах гээд. Ариг юмсаад. Ариг уугаад тэгээд идэгэт. Чи нэг юуныхаа эднээс аваг юм шүү. Далгахад юмс. Базар талын өөр. За бурхандаа мөргөд хүрдээ эрхэлж байна. За ээжтэйгээ яриарай. За сайн орой. Ганцаараа байх үедээ одоо нэг баг байхад тэгжсэн аав ээж тэгжсэн тэгэл аав одоо өглөө босоод бид нар дээдл нь 3 том эмэгтэй. Тэгэл адуугаа ураад ирээл аав адуугаа ураад ирээл морь малаа барина. Тэгэл бид нар өргөжлүүлээл нөгөө гүүгээ барина. Тэр үтс нь цөөхөн адуутай цөөхөн гүүтэй тэгээ охин гол хүүхдүүд чинь чөдөрлөөл өөртөө уургалаад тэгэл барьж авч чөдөрлөөд ногт хийгээл бүгдийн шахуу нөгөө эдэн цөөхөн гүүж бүгдийн шахуу багилж байгаа. Тэгэл саадаг өдөрт өөртөө эвлэгээл өөртөө саадаг. Тэг өнөө мангана тийм намхруулж өгдөг байсан. Тэгэл саадаг. Тэр үеийг л тэгэл нэг аргал төвгээл өглөө босоод аргалаа хотоо цэвэрлжэл яваад аргалаа түүчээл орж ирэл ундаа уугаал. Тэгэл ундаа ууж хэсэг амс хийчээл яваал аргалаа түгээл ингээл гоё аргалаа ингээл нуруулаад үнстэй нэлцгаа бас ингээл холиод ингээл шаваал 100 төлөх аргалаа ингэж хийд. Яг тэр мэрийг л ингээл малын ард явж байхдаа гоё том аргал харахаар тэгэл тэр мэрийг бодоод яг багийнхны юунууд яадгийг. Миний дээдлийн ихч битээр ингээд шээзгээ өрөөд аргалт явна. Тэгэхээр ингээд ярьж явж байгаа хоёлаа ингээд яриад үеийнг болохоор хоёрхан насны зөрөөтэй. Тэгэл ингээд ярьж хуучилж явж байгаа л би тэр аргалыг аль хийж ингээд харсан байхад манай ихч хараагүй явж байгаа шуурх ял очил гүйжчихэл хоёр зэрэг харждаг ч юм уу. Тэгээ шуурх хийж гүйжчихэл ингээд намайг түлхээл ингээд хажуугаараа түлхээл ингээд авдаг. Тэр мэрийг ингээд малын ард ганцаар явж байхдаа нэг аргалт гүйж аргал маргал харагдаад аргал гүйж мөж явахдаа яг тэр үеийг их боддог. Өдөрний ажил бол ундраад байна шүү дээ. Өглөө босоод тэгэл ихлээ. Ингээл ундраад дараасаа гараад нэг тэгчээд за нэг тийм маяч. Тэгэл бас төлөвлөөгүй ажил гач ирэл. Тэгэл өдөржингөл. Одоо тэгэл жоохон баас гэсэл хөлдөхөө байгаад ирэхээр хашаа ороогоо шавна нөгөө мал төлөлтийн ажилд бэлтгэн.
Нэлцгээ басраа хашаага шавна гэл. Бөө ажил дордороос л ундрал. Бидний ажил дуусахгүй шүү дээ. Үл зүүн амралт байхгүй. Тэгэл амралтгүй ажилласаар байгаа л тэгэл өөрсдөө л эрдээс нэг сайхан жаргалтай мал дээр байгаа. Малтайгаа ярилцал жаргалтай л ус идэх шүү дээ. Эрдээс дээр амралтгүй байна. Амралтгүй байна. Би амарсангүй бид нар амарсангүй гэж эрдээс өглөө босоод ажиллаа хийгээл юм хийгээл орой орондоо ордог. Хоолой ичил орондоо ордог яг л хэвэн дээр дэс ядарсан залхсан байхгүй малаас тэглээ өдөржингөө явлаа тэг залхлаа гэж дэс тэгдэг хүн байхгүй. Өөр сурцсан тэгээд тэрэндээ жаргал байдаг юм шиг байна. Би одоо энэ хөргөн ах том их хоёроор айл нэттэй 2 жил гарan болж байна. Өглөө босоод сайхан амарсан уу гэж уулзаал тэгэл юм хийчихэл тэхөө имхүү гээл хамтарч ажиллаад бүх юмаа сайхан одоо нэг өнөөдөр тэгчих юм уу? За тэгчээ гээл зөвлөдөөл. За өнөөдөр хоол явах ажилтаа бол би нэг тэгж явчаад ирээ. За хоёлаа ойрхон юмд шуурхыг ажиллаад хоёлаа явчаад ирээ. Ихэр юм шиг л битээр бүр ихэр юм шиг гээл манай ихч битээр тэгдэг. Энэ хоёрт л их бахархаж явдаг юм да. Эмэгтэй хүн юм бүхнийг чаддаг. Болчооч гээл октоодыг нэгчтэй өнөрийнхөө октоодыг тэгдэг. Юм хөгжим тоглоо сурчих, сакс волейбол тоглоо сурчих, теннис тоглоо сурчих. Тэгэл спортлог тийм юм оролцох чадахгүй. Одоо нэг малчин эмэгтэйчүүдийн донд одоо Мартин 8-аар бол малчин эмэгтэйчүүдийн донд сакс волейболын тэмцээн ингээл одоо сумын эмэгтэйчүүдийн зөвлөлн мөлөөс ингээд зохиодог байхгүй юу? Тэрэнд ингээл одоо жишээ нь би орохт чинь одоо ингээд сакс волейбол тоглож сураагүй. Тэгэл юмнаас ингээд дутаад хоошин суугаал. Одоо тийм октоодыг тэгээд юм сурчих. Тэгээд мотоциклоноо сурчих, машин бариа сурчих. Одоо ингээл малчин болдоо гэхэд хань ижил чинь нэг адуу малдаач юм уу явдаг, эрэл хайгуул хол явдаг. Тэр ард нь унаагүй явган чадахгүй гэж сууж ахаар мотоциклээ бариад мотоциклээ унаад малаа харчин. Машин бариад хоноо харчин. Нэмэгтэй хүн бүх юм чаддаг. Тэгээд нэг дээдлийн шилв нэг хүний сугны дээдлийн шилв тасраад унсан ч гэсэн тэрийг хадаад өгчдөг. Заавал эрэгтэй хүн хийх биш. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийхээ ажлыг хийж чаддаг. Бүх юм хийгээ сурчих гээл энэ хүүхдүүд хэлдэг шүү дээ. Цаг дандаа сайхнаар байхгүй, дандаа бас бэрхшээлтэй цас шуурхтай байхгүй. Тэгэл цас шуурлаа мал ядарлаа мал өглөө хорогдлоо гээл тэгэл харваагаад ах бас хэцүү. Тэгэл одоо төвчээр л бүхнийг ялна да. Их төвчээртэй л маллаад ах шиг санагддаг шүү дээ. Тий. Одоо тэгэл багчууд чинь тэгэл хөөхд сургууль орлоо тэглээ инглээгээл төвлөлөх дуртай ш төвлөл. Тэгэл манайс мал дээр үлдэх юм шиг шүү дээ. Тэгэл одоо хол орын сонин сайхныг одоо тэгэл утаснаас л төлхөө авна да. Одоо бид нар чинь тэгээ нэг телевизэр үзээ суух зав зай бас баг орой нэг орж ирэл телевизэр мэдээ сонсно. Тэгэл шүлжээгүй газраас яг утас яахгүй телевизээр үзэл телевизээрээс мэдээ авч. Шүлжээтэй газар болохоор одоо тэгэл утаснаас төлхөө мэдээлэл авах юм да. 3 хөө төрүүлсэн бүсгүй хүн одоо дээр үеийн хүмүүсийн үгээр бол юу яадаг? Хадам автагаа зэрэгцэж сууж хууль батлах тийм хэмжээнд хүрдэг. 3 гинэ 3 хөө төрүүлсэн. Тэгээд эмэгтэй хүн. Тэгээд зарим айлууд намайг морины гутаг арилгадаг гэдэг. 3 хөө төрүүлсэн эмэгтэй морины гутаг арилгадаг гэдэг. Зарим ингээл малгаан утуулж ариулуулж тэгж байна л. Мал маллахыг хаажгаар өөртөө цаг зав гаргана. Зарцуулна шүү гайгүй. Ийш амралт тэгээд 100-ны дэлгэр цаг болчихоор ийш амралт зугаалга тэгэл намар нэг ажил багсаад ирэхээр хотоо ороод хэд хоног амраа дэмжлэгээ хийх чинь. Тэгэл бас өөртөө цаг зав гаргана. Манай суманд иншуур төсөлгээд төсөл хэрэгжээд би одоо тэдний нэг бүлгийн нэг малчин. Тэр төсөл маань хэрэгжээ тэгээ нөгөө янз янзын байгаль орчинтойгоо яаж харьцах марцах гэлгрууд тэгэл нөгөө янз янзын ингэ сургалтанд олон удаа ингэ суусан. Тэгээд яг тэрэг үрээ тэгээд хөвшөөд юу ачдаг. Энд ингээл сав бензиний сав, пивны сав, ундааны сав ингээл гэлгрууд мод ингээд байж аваад тэрийг машинтаа ээж авчраад хогийнхаас авраа хийгээл хогийн цэг рүү хаях жишээ нь. Манай сум ингээд хог биш баялаг гэдэг ингээд төслөө эргэжүүлж байгаа. Тэгээд тэрний дагуу ингээд хогоо ундааны сав, пивны сав архины шилээр ингээд англиад ингэж ялгаж байгаа. Маш их хог гардаг юм байна. Тэгээд энэ бүгдийг чи хүм айл бол хогийн цэг рүү оруулж яхаар. Хог нь багтахгүй, хогоо дэлгэхгүй. Тэгээд бүх хүмүүс ингэж хогоо ингэж
ялгуул тэгэхэд сайн байна. Хог биш баялаг гэдэг байгаа шүү дээ. Тиймэрхүү тэгэл одоо нэг замаар мал руугаа хөдлөхдөө нэг замаараа ингэж хөдлөөл эргээд эрэхтэй яг нэг зам дээр замаараа ирж ингэж зогсоол. Тэгэл нөгөө байгаль дээлтэй малчин гэдгээр яг нэг тийм бүр хөвшөөд ингэж дурссан юм шиг байна. Одоо ингэ замаар явахгүй бол ингэ нөгөө цүлжиж байгаа байгалыг чинь улам цүлжүүлээд байгаа юм шиг санагдаад би л ингэж нэг замаар явж ингэж байгалаа хамгаалахгүй бол бусад хүмүүс хамгаалахгүй би нэг хүн ч гэсэн ингэж олон зам гаргахгүй байвал гээл би гайгүй шүү. Өөрийгөө хүчтэй сэтгэлийн тэнхээтэй хүчтэй эмэгтэй гэж боддог. Ямар ч ажил хийсэн шантраад байдгүй. Нэг тийм хийнэл гэсэн бол тэгэл би энэ хүрчил байвал хийгээл чадж байгаа. Одоо өглөө босоо тийм тэрийг өнөөдөр хийн шүү гээл тэгж байгаа л эмэгтэй гэл тийм дайчин. Тийм одоо тэгэл би нэг тийм хийх ёстой гэснээ ингээл яг л одоо би энэ жил тийм хийх ёстой гэснээр хийгээл чадчихдаг тийм эмэгтэй нэг хүчрхэг эмэгтэй л юмд нэг гомдож тунирхаад байдгүй тий. Бидний аз жаргалч одоо хүүхдүүд минь эрүүл их элэг бүтэнэл байж байвал тэгэл миний аз жаргал тэр юм уу даа л. Тэгэл одоо байнга л хүүхдүүдэд залбираал нарандаа залбираал хүүхдүүд юм эрүүл инг сайхан байлгараа гээл нарандаа залбираал тэгэл цайс үнийхээ дэчиг өргөөл тэгэл явчихад юм да. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг царай зүс, гой ганган хувцсанд бус, амьдралд үлдээсэн мөр, бусдад үзүүлсэн халамж, төвчээр доршдог хэмээн тэрээр хэлж байлаа. Ингээд энэхүү нэвтрүүлгээ түүний хэлсэн сэтгэлийн нандин үгээр өндөрлөө. Энэ ертөнцийн чимгэн болсон бүсгүй хүмүүр хайраар дүүрэн гэрэлтэх болтугай.